Тэгээ манайхан бүгдээрээ бас хэвлэл мэдээллийн маань мэдээлэлтэй байгаа бах. За энд ямар хуулиудын тухай ярьж байна гэвэл газрын ерөнхий хуулийн шинжилсэн найруулга, кадастрын тухай хуулийн шинжилсэн найруулга, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинжилсэн найруулга, нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль, газрын төлбөрийн тухай гэдэг ийм 5 багц хууль орж ирж байгаа. Тэгэхээр манайхан мэдж байгаа газрын тухай хууль гэдэг хууль бол Монгол улсын үндсэн хуулийн дараа орох, Монгол улсын хөгжил цэцгэлт ямар байх вэ? Иргэд аж ахуй нэгжийн амьдрал, амжиргаа, орлого ямар байх вэ гэдэгтэй холбоотой маш том хууль. Тэгэхээр энэ хуулийн төсөл ороод ирчихсэн байнгын хороо улсын хурлын нэгдсэн чуулганаар хилцэгдээд явж байгаа гэдгийг манайхан мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр энэ чухал асуудалтай холбоотой өнөөдрийн бас Монгол Ардчилсан намын бүлгийн хурал дээр энэ Монгол Ардын намын бас энэ амлалттай холбоотой асуудлууд оруулж ирж байгаа хоёр нь бол цаг хугацааны хувьд бол давхцаж байгаа. Тэгэхээр Монгол Ардын нам энэ дээр хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдээ оруулж ирсэн. За тэгэхээр энэ хөрс Монгол улсын нийт сая 565 мянган км квадрат нутагтай. За тэгээд энэ нутгийн нэг 122 сая орчим гаан бол бэлчээрт байдаг. За нийт нутаг дэвсгэрийнхаа бид нар бол яг энэ бэлчээртэй тэнцүү хэмжээний газар маань цөлжилтөнд орцсон. Хуваар ярих юм бол 77 орчим хувь нь бол ямар нэгэн байдлаар цөлжсөн гэсэн ийм эрдэмтдийн судалгаа байгаа. Тэгэхээр энэ газрын тухай хууль оруулж ирж байгаа хуулийн дотор энэ газрын чинь дээр ургадаг бэлчээр Монгол улсын эдийн засгийн 2 дахь том салбар буюу хөдөө аж ахуйн салбар оршин тогтнож байгаа энэ бэлчээр тариалангийн газар гэсэн ийм газруудын холбоотой асуудал орж ирж байгаа. Тэгэхээр Ардчилсан намын бүлэг дахиж энэ газрын тухай багц хуулийн дээр бол ажиллаж олон нийтийн хилцүүлэг хийх ийм шийдлийг ярилцж байна. Энэ 7 хоногт бас энэ алхам руугаа орно. Юу гэхээр газрын тухай хууль гэдэг энэ том хууль орж ирж яхад түүн эрх ашиг нь хөндөгдөж байгаа улсуудын ялангуяа энэ малчтын энэ бэлчээрийн асуудлыг тодорхой шийдэлтэйгээр оруулж ирээгүй. Тариалангийн газар гэхэд Монгол улс аль 60 жилийн өмнө 50 хэдэн жилийн өмнө 1.2 сая га талбайг тариалангийн зориултаар хагалж ашиглаж байсан. Өнөөдөр энэ талбай 900 мянган га талбай байгаа. Тэгэхээр тэр цагаас хойш хүн ам маань 2 дахин өсчихсөн байгаа энэ үед бас энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлууд бас орж ирээгүй. За энэ бэлчээрийн доройтол цөлжилтийн асуудал гэдэг асуудал өнөөдөр Монгол улс битгий хэл твийн хэмжээний асуудал болсон. Тэгэхээр энэ асуудлыг яаж оруулж ирэх вэ гэдэг талаар салбарын яамдууд малчид тариаланчтай өргөтгсөн хилцүүлэг хийж шийдэлтэйгээр орж ирээгүй зэрэг ийм асуудлууд байна. Тэгэхээр энэ газрын хууль бол маш их тийм маргаан мэтгэлцэн янз бүрийн асуудлыг бол дагуулна. Өнгөрсөн улсын хурлын чуулганаар хилцэгдэж хагаад та бүхэн анзаарсан байх. Харьяа салбарын яамныхан сайд байхгүй гэдэг үндслээр энэ 7 хоногийн чуулган руу буцаасан байгаа. Тэгэхээр газрын харилцаатай холбоотой маш олон яамдууд байгаа. Ганцхан барилга хот байгуулалтын яамч биш. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, за тэгээд барилга хот байгуулалтын яам, за тэгээд мөн Монгол улсын засаг захиргааны нэгжүүдийн асуудал гэдэг утгаараа энэ хэрэг эрхлэх газар, за дээрэс нь лицензтэй холбоотой асуудлаар уул уурхай яам гэдэг маш олон яамдуудын асуудал энэ дээр орж ирэх ёстой. Тэгээд энэ асуудлыг цогц байдлаар нэгдсэн шийдэлд хүрэхгүй бид нар энэ газар руугаа нэг тийм маргаан шийдвэрлэх маягтайгаар бэлчээрийг нь орхичхоод дээрэс нь энэ газартай холбоотой хууль шүүхийн маргаан их байна гэдэг ийм үндслүүдээр газрын тухай багц хуулиндаа шинжилсэн найруулга хийх гэж байгаа бол энэ цаашаа хол газар явахгүй гэдэг нь бол харагдаж байгаамаа. Тэгэхээр энэ талаар бас дахин Ардчилсан намын бүлэг ярилцаж чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлнэ. За мөн иргэд яг энэ газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж байгаа, хөндөгдөж байгаа энэ хүмүүсийн төлөөллийг оролцуулж бас хилцүүлэг хийнэ гэдгийг энэ ташрамд та бүхэнд хэлье. За нэг нэмэлт мэдээлэл өгчөд бас энэ газартай холбоотой асуудал дээр энэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр дотор энэ
ногоо хэрэм төслийг хэрэгжүүлнэ. Уул уурхай газар тариалан дид үтцийн байгууламж бэлчээр ашиглалтын улмаас дороотл эвдрэлд орсон газруудыг нөхөн сэргээж ашиглана гэдэг. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 30,700 га газар бүрэн эвдрэлд орсон. За түүний дотроос 8,000 гагийн талбайг хэн буцааж нөхөн сэргээж хэвийн байдалд оруулах гэдэг огт эзэнгүй ийм одоо байдалтай байгаа гэдэг статистикийг нэмж хэлье. За баярлалаа.